За энэ хилцээрийн асуудлыг оны ихэнд хилцчихсэн. Тэгээд тэр үед бас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзаж санаа бодлоо илэрхийлж исэн. Тэгэхээр хүнсний хувьсгал гээд зарим нэг чухал одоо хүнсний бүтээгдэхүүнд өөрсдөө хийдэг болё гэдэг бодлогоор дэмжиж байгаа аж ахуйн нэгжүүд ч гэсэн олон зээл авсан. Тэгээ үйлдвэрүүдэд дөнгөж нээж байгаа. Тэг яг хуу одоо яг энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд бас дахиад эрсдэлтэй хэвээрээ байна гэсэн одоо асуудлууд байгаад байна л да. Тэгэхээр инхүүр сайдаас яг одоо энэ хүнсний хувьсгалд хамрагдаад энэ том зээл авсан аж ахуйн нэгжүүд ямар аж ахуйн нэгжүүдийн хувьд бол нэлээд эрсдэлтэй иймэрхүү дүр зурагтай өрсөлдөөний одоо илүү орчинд орохоор ийм байна. Тэр талаар нэг бас мэдээлэл хийж өгөөч. Хоёрдугаарт нь гол одоо экспортын бүтээгдэхүүн маань махан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр энэтэй холбогдол одоо бид нар Оросын холбооны улсад ямар хэмжээний үнийн дүнгээрээ одоо махан бүтээгдэхүүн экспортлж байна. 3 жилийн дараа гэхэд хэдийг экспортлдог болохоор байгаа тоог бас зүгээр та протокол үлдээх үүднээс багцаа тоо хэлж өгөөч. Дээр нь махан бүтээгдэхүүн дээр 20 цэртэй холбоотой бэлтгэл ажлууд нэлээд байгаа. Тэгэхээр яг манай талаас яг энэ шууд одоо шилбэл энэ гэрээ сойрхон батлагдахаар одоо экспортлтно гэж бас хүмүүс бодож иж магадгүй. Тэгэхээр 20 цэртэй холбогдлолтой ямар одоо бэлтгэл ажлууд бид нэр одоо хийх ёстой вэ? Тэр нь ямар хугацаанд хийхээр төлөвлөж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. 3 дугаарт нь энэ түрүүн лавж ерөнхийлөгчийн бас ярьсан энэ төлбөр тооцоотой холбоотой асуудал байна. Одоо бид нэр бензин шатхууныхаа төлбөрийг арай хийж одоо зохицуулж хийж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо худалдаа хийхээр аж ахуйн нэгжүүд маань төлбөр тооцоогоо яаж авахар төсөөлж байгаа вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Баярлалаа. За бид энэ хэлцээртэй холбоотойгоор хүнс үдэ аж ахуйн үйлдвэрийн салбар дотоод хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үр дүн унгаахгүй үднээс бид нар 23 нэр төрлийн бараан дээр асуудал тавьж маргаан үүсгэсэн. Тэгээ хэлцээрийн явцад 8 нэр төрлийн бараан дээр бид хэлцээрээс хасуулсан. За энэ маань бидний дотооддоо хийж байсан нөгөө хүнсний хувьслын хүрээнд байсан дотооддоо тарьдаг ургуулдаг үйлдвэрлэж байгаа шингэн сүү, өтгөрүүлсэн сүү, шар сүү, зүцхий, даршилсан ногоо, сонгон, төмс, лов, манжин гэх мэтийн энэ 8 бараагаа хасуулсан. За 11 бараан дээр нь харилцсан буулт хийсэн. Одоо жишээлбэл одоо нэлээд асуудал болж байсан дотоодын нийт хэрэглээний 90% хүртэл хангаж байгаа өндгөн дээр бид нэр 90 сая ширхэг хүртэлийг ийм квоттойгоор нэвтрүүлэх, бусд нь бол татврын босготой хязгаарлалттай байхаар ингэж тохирсон. За энийг хийхэд бол бас өндөг үйлдвэрлэгчдийн холбоотойгоо хамтарч бид энэ хамт бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. За улаан хатуун зөөлөн улаан буудаан дээр жилдээ нэг 50,000 тонн хүртэл бол квота авна. Бусдыг бол тарифын татврын одоо хязгаарлалттайгаар нэвтрүүлэн гэдэг дээрээ тохирч бас нэг тодорхой хэмжээний буултууд хийгдсэн. За шар айрган дээр манай 25% одоо татврын босгохтой бол энэ дээрээ тохиролцоод бид нэг 1875 дээр тохирсон. За цагаан архин дээр бол 40% босхийг бид нар 30% болгож тодорхой хэмжээ буулт хийж ингээд тохирсон. За тохирч чадаагүй 4 бараа үлдсэн. Йогурт, амтж жигнэмэг, өрмөнцөр, эрдэс тус гэсэн 4 төрөл дээр бол бид нар хамгаалах ажил. Энэ бол чадаагүй буюу энэ бол татврын одоо татвартайгаар Монгол улс нэвтрэхээр болсон. За ийм мэтэр үндсэндээ гол ажлуудынхаа ард гарсан гол хүнсний хувьсгал Атрын 4-р аян цагаан алтны хүрээнд хийж байгаа дэмжиж байгаа салбаруудаа хамгаалтаа хийсэн. Хамгаалтын зохицуул дээр нэрэн тохирсон. Жишээл гişүүд хөндөд байгаа дээр тамхины асуудал дээр ихэд бид нэр онцгой албан дотороор дотоод зохицуулалтаа хийнэ гэдэг зүйлүүд байгаа. Нөгөө талаас дэлхийн худалдааны байгууллага гишүүн орны дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу бид нар хамгаалтын арга хэмжээнд авах хэрэгтэй бол харилцан тохиролцсон. Бидэнд боломж их гарах байхаа л гэж илүү. Ягаад гэвэл энэ нийт гарч байгаа барааны 95% нь бараг 97% нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт байгаа. Энэ хэрэгжүүлсэн том бодлого хөтөлбөрийнхөө үр дүнг л одоо зах зээлд сорно л гэсэн үг шүү дээ. Буюу бидэнд байгаа түүхийд нь хямд байгаа бидний үйлдвэрлэж байгаа манай аж үйлдвэрлэлийн гол цууруулсан хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарынхаа бүтээгдэхүүний зах зээлийг тэлнэ гэдэг л одоо бодлого. За махан бүтээгдэхүүн дээр
ямар нэгэн чанар стандартын хүндрэл үүсэхгүй 20 цэрийн хилцээрүүд протоколуудыг үндсэндээ байгуулсан. Хоёр талын эрх бүхий байгууллагууд юу яриха нэлээд сайн тохирсон. Ялангуяа мал эмнэлгийн байгууллага хооронд харилцаа их сайн. Уран хамгааллын байгууллага хоорондын харилцаанууд, гэрээнүүд үндсэндээ хийгдсэн. Хийх ажлууд нь нэлээд тохирчихсон. За ялангуяа мал махны экспортоор вакцинжуулалтын ажил их чухал. Өнгөрсөн бас нэг 3 жилийн хугацаанд энэ мал эмнэлгийн салбарт их хурлаас дэмжлэг үзүүлсэн үр дүнд бидний нөгөө вакцинжуулалтын хүрээ тоо нэлээд сайн нэмэгдсэн. Энэ маань өөрөө экспортыг өдөх гол суур болсон. За энэ бодлогоо бид хөгжлүүлэн явахад бол боломж бол нэлээд өндөр байна. За тэгээд яг махан бүтээгдэхүүний экспортын тоог хилээхээр саяны уулзалтаар бол 50,000 тонныг нэмж одоо байнга урт хугацаанд гэрээ хийж тогтмол нийлүүлэлтийг авах болцоотой байна. Шаардлагатай бай, дотоодын хэрэглээ үүсэж байна гэдгийг бас Оросын холбооны тал мэдгэгжлээ. Төлбөр дээр холбоотой гэрээ бол 367 бараан дээр л тохиролт хийсэн. Ямар нэгэн худалдааны нөхцөл санхүүгийн асуудал дээр яваагүй. Гэхдээ мэдээж эрсдэл буюу эрсдэл үүснэ. Бид нар Орос улсаас импортлол шат туслах материалтай холбоотой бүх төлбөр тооцоог ямар нэгэн хориггүйгээр хийж чадж байгаа. За энд бол 5 гишүүн орон байгаа. 5 гишүүн орон гэдэг маань өөрөө бас бидний төлбөр тооцоог бусад бараан дээр хийх боломжийг нэлээд өргөдөх баха. Энд бол зохион байгуулалтын арга хэмжээ аваад байна. Нэгэнт манай худалдааны тэнцэл алдагдaltaй. Бид дандаа бэлэн валютаар төлбөр төлж байгаа тул бид бус нийлүүлж байгаа бараагаа аль болох нэмэх, эргээ тооцоо хийхэд бол аль ч хэлбэрийг бид нэр тооцох орон зай нэлээд байгаа. За баярлалаа. Инх төвшин гишүүн буюу ерөнхийлөгчийн асуултанд хариулъя. Энэ 2023 оны байдлаар бол бид 46.9 тонн мах экспортлсон. Нийт үн бол 171.8 сая америк доллар болж байсан. Үүнд Оросын улбаны улс руу 1.9 сая америк доллар, Казахстан улс руу 3.1 сая америк доллар, Киргиз улс руу 0.1 сая америк доллар, Армени улс руу 0.1 сая америк доллар байгаа экспортлсон. Болгоорой. За наадах улсууд руу чинь ерөнхийдөө бол махан бүтээгдэхүүн явж байгаа. Тэгж байна. Мах сүүдийн үед бол бараг гараагүй. Кыргызстанд руу харин гарсан байж магадгүй. Оросын улбаны улс руу бол ерөнхийдөө махан бүтээгдэхүүн явж байгаа. 1000 гаруй тонн адууны махны 5,000 тонн адууны махны квотава тэрнээс өөдөө гаргаж чадаагүй. Тийм учраас энэ одоо энэ юунаас болж байгаа нөхдөр ерөөсөө хэтэрхий их өндөр тарифтай болж өргөлөл өхрийн махандар 50%, адуу хойно ямааны махандар 18% тарифтай учраас экспорт ерөөсөө явахгүй байгаа. Энэ тэглэсний үр дүнд уламжлалт зах зээл илүү сайжирна гэсэн юм төлөв харагдаж байгаа. Махан бүтээгдэхүүн дээр бас 18% татвартай байдаг шүү дээ. За гайлын мэдээ өнөө бараагаар нь кодолж ангилсан их 56. За ер нь бол махны бүтээгдэхүүн 10-аад улс руу энэ 2025 онд импортлсон байна. Тодорхой мэдээллүүдийг танд албан бичгээр гаргаж өгье гэж бодож байна. Тодорхой точны мэдээлэл гаргахад энэ сүлжээний асуудлаас болоод гацлаа. Тэгээд гаргаж өгөөд танд бичгээр гаргаж өгье.